Авдуулахагийн хүсэл эрмэлзэл ба залбирал 11 сарын 15. Авдуулахаа хэлсэн энэ үү? Та бүгд тавтай морилно уу? Би бүгдэд нь хайртай. Та нар хүч тэнхээ орж бахавлагын шигвэлийг хүртэн Тэнгэрийн ван тулсад нэвтрээсээ химэн би. Эзэн Тэнгэрээс хүссэн өдөр шөнөгүй залбирнам. Гэрэл дэнлүүмитэр Тэнгэрлэг гэрлээр цацарсан цоошин хүмүүс болж Европын нэг хязгаараас нөгөөд Бурхны хайр шиг дэлгэн бадрах гэж хичээнгүлэн мөргөнөм. Химжээ хязгааргүй хайр сэтгэл зүрх оюун бэлгийг тань эзэмдэж уйтгарлан гуниглах зай завсаргүй. Аз жаргал хиймэр төгөлдрөө жигүүрлэн шуулга адил Тэнгэрлэг туяад хөөрн нисгтэн. Зүрхтэн өнгөл зүлгсэн толлугаа адил үнний нарыг ойж цацруулахын цэвэр ариун болготон. Мэл мэдэн нээгдэж Бурхны орны дохио тэмдгийг олж харан та нарын дунд цуврайтан буу Тэнгэрлэг тунхаглалыг сонсон төгс ухаанаар ойлгох болтугай. Зүрх сэтгэлдэн дэмжлэг тайтгарлыг хүртэн бэхжиж та нар бахавлагын сургаалын дагуу амьдраасай. Нэг нэгний чинь төлөө болон бүгдийн чинь төлөө Бурхан залбирнам. Дайн дэлхийд хайр ивэлийн оч болон мандаж уйтгарлан шаналсан бүрт гэрэл гэгээ илч дулаанаа хайрлагтун. Та нар минь Тэнгэрийн ван тулсад мөнхөд түгэн гялзах тод мичид болоосоо билээ. Бахавлагын сургаалыг сайтар судалж Бурхны ивэлэр үйл амьдралаараа жинхэнэ бахавлахыг өрөөе. Би махад сэтгэл санаа ба сүнс сүлдний тухай Парис Гамонсын өргөн чөлөө 4 11-р сарын 17 Баасан гаргийн орой. Хүмүүний ертөнцид 3 төвшин байдаг. Бие махбодын сэтгэл санааны ба оюун санааны буюу сүнс сүлдний. Бие махбод бол хүмүүний материалог буюу амьтны төвшин болоо. Бие махбодын үүднээс авч үзвэл хүн бол амьтны ертөнцид хамаардаг. Хүний ч тэр амьтны ч тэр бие махбод бол хоорондоо таталцах хүрэлтгүн хэсгүүдээс бий болжээ. Амьтны нэгэн адил хүн бол мэдрэх хүйтэй. Учраас халуун хүйтэн өлсөд цанхыг мэдэрдэг. Амьтнаас ялгаатай нь гэвэл хүн ухамсар оюун ухаантай байна. Хүний оюун бэлэг бол түүний бие махбод оюун санаа хоёрыг холбогч мөн. Хүний оюун санаа түүний сэтгэл санаагаар дамжин ухамсарыг нь гэрэлтүүлснээр хүн амьд бүхнийг өөртөө агуулдаг болдог. Яагаад гэвэл хүн бол урд өмнө үүсэн бий болсон бүхий л оршин тогтнолын хэлбэрээс дээгүүр төвшөнд оршдог тул доод ертөнцүүд дэх амьд бүхнийг өөртөө агуулдаг. Санаа сэтгэлийнхээ ачаар сүнсүлдээр гэрэлцэн хүний оюун ухаан бол орчлонгийн гол тэтэм чимгэн юм. Гэвч нөгөө талаас хүн зүрх сэтгэл оюун ухаанаа Тэнгэрлэг адис ивэл нээлгүй сэтгэл санаагаа өөрийн материалыг тал руу хандуулбаас бие махбодын шинж чанарууд нь давмгайлж хүн дээд төвшнөөс адгуусан амьтны доод төвшөнд халтран унана. Учир нь Тэнгэрлэг сүнсний амьдрал нээлттэй байх учиртай. Тэнгэрлэг сүнсний амьдрал нээлттэй байх учиртай хүний сэтгэл санааны ба оюун санааны чадамжийг үл ашиглах хаваас чадамжин суларч мууцаар ямар ч хүчгүй болж сэтгэл санааны гацгүй материалыг тал нь хөгжин хүчрхэгцээр баяр жаргалгүй төөрөлцөн хүн бол адгуусан амьтнаас ч илүү харгас хэрцгий шудраг бус зарим ихтэй муу санаатай болдог. Ийхүү түүний бүх ил хүсэл тэмүүлэл нь адгуусан чанараар илэрхийлэгдэж хүн улам бүр бүдүүлэг болсоор үхэл зэрлэг аратан амьтнаас өөрсгөө болно. Ийм хүн муу нүгэл зүвсэгтэй сэдэн төлөвлөж устгаж эвдлэх донтой болох ба түн Тэнгэрлэг инэрл нэгүслийн санаа огтхонж байхгүй болдог. Яагаад гэвэл түүний зүрх сэтгэл дэх хурмс Тэнгэрийн шинж чанарыг материалын шинж чанар давмгайлсан байгаа юм. Харин хүний сэтгэл зүрхний оюун санааны мөн чанар давмгайлж материалыг талааж олооддаг бол хүн Тэнгэрлэг чанарт хүрч чаднаа. Ингээд түүний хүнлэг чанар улам цэцэглэн туяарч хурмстын чуулганы нандин бурханлаг шинж төрхийг илтгэгч уг хүн өөрөө Бурхны инэрлийг цацруулж замыг гэрэлтүүлэгч дэнлүү болон
хүн төрлөختний оюун санааны хөгжил дэвшлиг урагшлуулдаг. Сэтгэл санаа бол бие махбод ба оюун ухаан хоёрыг холбогч гэдгийг бид авч үзлээ. Үүнтэй адил энэ хүмүүс бол үр ба жимс хоёрыг холбогч юм. Үр жимс нь ургаж боловсроход бид уг модыг нас гүйцэж боловсрлоо гэж үздэг. Үр жимсээ өгөөгүй бол мод ямар ч зориггүй дэмий ургасан болно. Хүний сэтгэл санаа сүнс сүлд оюун санаагаар цэнэглэгдвэл үр жимсээ өгч тэнгэрлэг мод руугаа адил болно. Ил жишээг сайтар ойлгохыг би та нараас хүснэ. Сэтгэл санаа нийтэн хурамстын оюун санааны чанар, материалын чанарыг давмгайлдаг болохын тулд Бурхны няцшгүй буян та нарт хүч хайрлаж, сэтгэл санаат нь Тэнгэрийн ван тулсад нэвтрэнэ гэдэгт найдаж байна. Тэнгэрлэг гэрэл гэгээр үгээ харт сан чиглэл дүр царайт нь гэрэл цасруулан хэл яраа ухаан бодол үйл ажиллагаат нь оюун санааны нараар гийгүүлж энэ ертөнцийн цуглаан чуулган дунд та амьдралдаа төгс төгөлдөр чанарыг илтгэх болтугай. Зарим хүн гагцгүй энэ газар дэлхийн зүйлсийг сонирхож ухаан бодол зөвхөн өнгөн талын зүйлс амьдралын уламжид хэв маяг тавтагдан оршин тогтнолын бусад ертөнц оюун санааны ач холбогдлыг үл тоомсорлон сохор мэт байдаг. Тэд зөвхөн материалын хөгжил дэвшил энэ газар дэлхий дээр нэр алдрын тухай л мөрөөддөг. Гадна талын онцгой гойд мэдрэмжийг амсаж тав тухтай тансаг орчинд амьдрах бодол тэдний оюуны хүрээг нарийсхан хязгаарлаж энэ ертөнцийн нөхцөл байдал дээр тэдний хамгийн өндөр хүсэл эрмэлзэл төвлөрч байна. Тэд идэж уух, унтах дур хүслээ огтхон хязгаарлагдаггүй. Яг л адгуусан амтмэд бие махбодынхоо тав тухаас хол хэтрэн сэтгэхгүй байна. Бие махбодын нөхцөл шаардлагыг хангах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Амьдрал гэдэг бол энэ газар дэлхийд амьдрах хугацаанд бидний үүрэх ёстой ачаа байдаг. Гэхдээ амьдралын ахуйн доод тэдгээр зүйлс хүний бодол санаа хүсэл тэмүүллийг боогдуулан давмгайлж болохгүй юм. Зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзэл улам ялгуулсан амжилтанд хүрч хүний оюун ухааны үйл ажиллагаа улам өндөр түвшинд хүрэх ёстой. Хүмүүс өөрсдийн сэтгэл зүрхэнд хурамстын төгс төгөлдөр чанарыг бэлэгдэн мөрөөдөж тэнгэрлэг сүнсний дундашгүй хшиг вэлийг сэтгэл зүрхэндээ агуулах ёстой. Газар дэлхий дээр тэнгэрлэг соёл иргэншлийг байгуулахыг зорин хүсэгтэн. Та нар өөрсдөө тэнгэрийн сүнсний хүч чадлаар дүүрэн дэлхийн ертөнцид амьдралын их үсэр болоосоо хэмээн би та нарт дээдийн алсыг хүсэж байна. Бахаачууд энэ дэлхий дээр сайн сайхан байдлыг бий болгохын төлөө чин сэтгэлээсээ ажиллах ёстой. 11-р сарын 19. Үнэнхүү тэнгэрлэг хүмүүс сугалсан ийм уулзалтыг харахад сэтгэл юутай таатай билээ. Бидний материалын зорилго бус тэнгэрлэг үйл нэгтгэж байгаа бөгөөд бидний хамгийн ориглон хүсэл тэмүүлэл бол Бурхны хайрыг дэлхий даяар түгэн дэлгэрүүлэх явдал илээ. Хүн төрлөختний эвнэгдлийн төлөө дэлхийн бүх үндэстнүүдийн нэг нэгдмэл үндэстэн бүх улс орон нэгдмэл нэгэн орон болж бүх хүмүүсийн зүрх төгс төгөлдөр эвнэгдэл ах トゥ угийн барилгааны төлөө нэгэн зүрх мэт цоглохын төлөө бид ажиллан мөргөцгөө. Бидний хүчин чармайл чин сэтгэлийн угаас ундарч зүрх сэтгэл маань Бурхны ван тулсад хандаж байгаа Бурхан Тэнгэртэй магтан талархъя. Агуу хүсэл зориг маань дэлхийн ертөнцид үннийг тогтоох явдал бөгөөд энэ итгэл найдвартай бид бие биенээ улам мартаж бие биенээ улам хайрлана. Ах дүүсэг харилцаа, хайр ивэл, инх хамгаалан, зөн олны эвнэгдлийн төлөө гэсэн аврах том зорилгын төлөө амин хувийн эрх шиг огоорон хүн бүр чин зүрх сэтгэлээс ажиллахад бэлэн байна. Бурхан бидэнтэй зүг баруун зүүн гарт маань байгаа бөгөөд тэрээр бидний тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлэн цуглаан уулзалтууд маань бэгчин тэнхэрж улам ач тустай болоход туслана гэдэгт буйргэлз. Та нар бусад хүмүүст азис хишгэн болж оюун санаагаараа сохор мэд хүмүүст хараа. Оюун санаагаар дүлий мэд хүмүүс сонсгол нүгэлд авцсан өсөн мэд басан хүмүүс амьдрал хайрлаасаа хэмээн би итгэн найдаж байна. Материалыг сонирхолж ивсэн хүмүүс өөрсдийн тэнгэрлэг гарлаа ойлгон ухаарч төрж мэндэлсэн зорилгоо биелүүлэхэд нь туслагдсан. Чингээс хүн төрлөختний ертөнц та нарын хүчин чармайлтын үрээр Бурханаас сонгосон Бурхны орон болох болмай.
Энэхүү авраг зориг хүсэл эрмэлзэлтэй нэгдэмлэр төгс төгөлдрөв нэгдлийн төлөө хамтран зүтгэж байгаадаа бурхан талархнам. Өнөөдөр газар дэлхий дээр аимшиг дайн дажин болж байна. Ховийн ашиг сонирхлоо бодож нутаг дэвсгэрээ томсохын төлөө хүн хүнээ алж талж байна. Энэ хүжиг шүртэй зорилгын улмаас болж хүний зүрх сэтгэлийг хорсол занал эзэмдэж хүний цус улам их урсаж байна. Шин дайн тул даан болж зэвсэг түчин нэмэгдэж төрөл бүрийн зэр зэмсэг их буу тесрэх бодисыг улам их үйлдвэрлэн дайны талбар руу илгээж байгааг зэрэгцээ. Өдрөөс өдөрт хүнээ үзэн ядах үзэл газар авцаар байна. Харин бид энэ уулзалтаараа бурхны авралаар инх тайван ба эв нэгдлийг хүсэн хүлээж байна. Бид газар дэлхий дээр амьдралын сайн сайхан орчин бүрдүүлэхийн төлөө чин зүрхнээсээ ажиллах ёстой билээ. Дайн дажин эцэс болж инх тайван хайр халамжийн тухай бурхны хуулийг хүмүүсийн дунд тогтоохын төлөө бурхны шавнаар дарлах хавчлага хэрүүл маргаан үзэн ядах сэтгэлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Хөдөлмөрлөгдөн бүхий л чадал чинээгээрээ хүчин зүтгэж бурхны орны үйл хэргийг зөн олны дунд дэлгэрүүлж эремсэн нэгэнд бурхны өмнө хүлцэнгүй байх ёсыг нүгэлтэн нэгэнд буян үйлдэх ёсыг заан сургаж бурхны орныг залран ирэхийг баяр жаргалтайгаар хүсэн хүлээгтэн. Тэнгэрлэг эцгээ хайрлан биширч үгийг нь дагаж тэнгэрлэг ивэл чамд хүрнэ гэдэгт итгэж явагтэн. Та нар дэлхийн ертөнцийг үнэнхүү жинхэнэ ёсоор байлтан дагуулна гэдгийг би та нарт хэлхийг хүсэж байна. Гагцгүй итгэл бишрэл тэсвэр хат туужил эр зориг төгс байгтэн. Энэ бол зөвхөн эхлэл. Гэвч бурхан та нартай цуг байгаа тул ялахтаа л ялна. Гүжирдэлт гүтгэлгийн тухай 11-р сарын 20 даваа гараг. Дэлхийн ертөнц үүсэн бий болсон цагаас хойш бурхнаас илгээгдсэн тодруулагч бүр хар хүчний талаас эсрэг үйлчлийг амсаж иржээ. Тэрхүү хар хүч гэрэл гэгээг унтраахыг үргэлж оролдож иржээ. Дарангуйлал бол ямагч шударгасыг боомлохыг оролдож харанхуй бүдүүлэг байдал гэгээрлийг улан доороо гიშхийг ямагт хэрмэлзэж иржээ. Энэ бүхэн эрт дээрвээс эхлээд материалын ертөнцийн арга байлаа. Мосегийн үед Египтийн хаан фараон Мосегийн гэрлийг унтраахыг чармаажв. Христийн үед Анна, Каифа нар еврейн ард түмнийг түүний эсрэг чиглүүлж Израилийн номч мэрэгд хүртэл түүний хүч чадлыг няцаахын тулд хүч хавсардаг байжээ. Христийн эсрэг элдэг төрлийн гүтгэлэг хийдэг байжээ. Номч, хуурмаг хүсвэсгтэн нар Христийг худалж урвагч бурхан шүтээнийг доромжлогч хэмээсэн зурхлыг ард олны дунд тараахаар хувилдаж байна. Энэ худал гүжирдлэг нь дорны ертөнц даяар түгэж эцсийн бүлэгт Христ гудамшиг түүхлийн ялд унжээ. Мухаммедийн үед ч мөн ялгаагүй тэр үеийн номтой мэрэгэн гэгдэх хүмүүс түүний нэд нөлөөний үед гэрлийг унтраахаар шийдсэн байлаа. Түүний сургаалт үгэн дэлгэрхийг сэлэм зэвсгийн хүчээр зогсоохыг оролдож байжээ. Хар хүчний эдгээр хүчин чармаалтыг үл хайхран үнний нар тэнгэрийн заацаар манджээ. Ямар ч тохиолдолд гэрэл гэгээний цэрэг арим газар дэлхийн тулдаанд харанхуй хүчийг ялан дийлж тэнгэрлэг сургаал газар дэлхийг гэрэл түлж ирсэн түүхтэй. Бурхны үйл хэргийг түгээн түүний төлөө ажиллах явдал нь хүн төрлөختний тэнгэр дэх гэрэлт од мөчид болжээ. Бидний үед ч гэсэн түүх давтагцаар байна. Шашныг өөрсдийн хувийн өмч мэтээр ойлгосон хүмүүс үнний нарны эсрэг хүчин чармаалтаа дахин чиглүүлж тэд бурхны зарилгийг эсвгүүцэж ямар ч учир баримт баталгаагүйгээр элдв янзын гүтгэлийг бий болгож байна. Болгож байдаг. Тэд баг өмссөн дүрээ хуурган давшлахтаа гэгэн цагаан өдрийн гэрэлд гарч ирэхээс зөвхөлдөггүй. Харин бидний арга бол өөр юм. Бид дайрч давшилдаггүй. Гүжирдэгчгүй. Бидний мархахыг ч хүс. Бидэнтэй мархахыг ч хүсдэггүй. Харин учир баримт нотлогоогоо дэвшүүлэн бидний уг үнэн мөнийн шалгахыг урьдаг. Тэд бидэнд хариу өгдөггүй мөртөө тэнгэрлэг элч Бахаулагийн эсрэг элдв зүйлийг сэдэн бичдэг. Эдгээр ичгүүр сонжуургүй бичээсэнд бүү сэтгэлээ зовоо. Бахаулагийн үгийг дагаж тэдэнд бүү хариу. Эдгээр гүтгэлэг
хүртэл үннийг дэлгэрүүлэхэд үйлчилж байгаа юм хэмээн харин баярлагтун. Гүтлгийн үнэн мөнийг мэдэх гэсэн хүн эцсийн эцэс шүтлгийн тухай олж мэддэг. Хэрв ямар нэгэн хүн хажуугийн өрөөнд асдаггүй нэгэн чийдэн байна гэж хэлэх юм бол сонсон нэг нь үүнийг үнэн гэж итгэнэ. Харин хачир ухаантай хүн бол хажуугийн өрөө рүү гэрэл асаж байгаа эсхийг өөрөө шалгадаг. Тэгээд чийдэн дотор гэрэл тодоос асаж байгааг нүдэрээ хараад тэр хүн үннийг мэднэ. Бас нэг хүн тэнд нэгэн цэцэрлэг бий. Тэр цэцэрлэгт байгаа моднуудын мөчн хууран унаж ямар ч үр жимсээ хайрлахаа болж навчин шарлан ганцсан байдаг. Мөн цэцэрлэгт байгаа цэцэгт ургамлууд нь дэлбэлэхэ болж сар 8 ботнууд нь гандан үхжээ. Тэр цэцэрлэгт бүү оч гэж хэлэхэд хашир шудрах хүн бол үнэн худлыг өөрийн нүдээр шалган үзэхээс нааш нөгөө хүний хэлсэнд үлээтгэн. Тэрээр өөрөө тэр цэцэрлэгт очиж цэцэрлэгийн модны мөчрүүд бат бэх цэг шулуун арвин үр жимсээ дааж ядан үзэгсэн тансаг ногоо навчнууд дунд байхыг олж харна. Цэцэг ургамал нь маш холноор дэлбэлэн цэцэглэж сар 8 бутнууд нь ангилан үнэртэй сэргэгэн шинхэн гоёмсог сарнай цэцгээр дүүрэн байхыг харна. Цэцэрлэгийн сайхан дүр төрхийг өөрийн нүдээр харангуйтаа өнөө хүн маань худлаг үтгэлгийн ачаар харин ийм гайхамшигт гоо үзэгслэн олсондоо бурхан талархах болно. Энэ бол альва худлаг үтгэлгийн үр дүн юм. Ийхүү гүтгэгч гүжирдэгчийн үеийн үрээр хүмүүс үннийг олж нээх замдаа ордог үлээ. Христ ба түүний худагч шав нарын тухайн төгсөн элдв худал хуурмаг цуурхал тэдний эсрэг бичигдсэн олон ном бичгүүд нь Христийн сургаалыг хүмүүс судлан шинжилэхэд хүргэсэн бөгөөд тэд сургаалынх нь гоож авлан тансаг чанарт нь уурч тэрхүү хурмастын цэцэрлэгийнх нь сар найццэг элдв үр жимсний дунд улам гүнзгий орон алхах болсныг бид мэдэж байгаа. Тийм учраас миний та нарт хэлэх зүйл гэвэл хүмүүсийн оюун ухааныг гэгэрүүлэхийн тулд хамаг хүч чадлаараа Тэнгэрлэг үннийг түгээн дэлгэрүүлцгээе. Энэ бол гүтгэлэг явуулж байгаа хүмүүст өгөх хамгийн сайн хариу юм. Бид тэдгээр хүмүүсийн талаар муу ярихыг хүсэхгүй байна. Харин та нарт хэлэхэд худал гүтгэлэг болов ч өхөн ч гэсэн ач холбогдолгүй нарыг үл халахалж болно. Гэвч нарны туяа үүлний завсраар цохойхтаа л нэг цохой. Тэнгэрлэг цэцэрлэгт гэрэлгэгээ илж дулаанаа хайрладаг нарны туяаг юурч халахж чадахгүй. Тэнгэрлэг хурбараа орохыг хинж болиулж чадахгүй. Бурхны үг амилж хэрэгжихэд хинж саалуулж чадахгүй. Тийм ч учраас Бурхны үдэл нээлтийн эсрэг бичсэн альва нам бичгүү тааралдах юм бол бүү гутар. Үүний ачаар үйл хэрэгт маань улам бэгчих болно гэдэгт итгэн найдаг түн. Үр жимсгүй мод руу хинч чулуу шидэхгүй. Гэрэл гэгээгүй чийдэн хинч унтраахыг оролдохгүй шүү дээ. Өнгөрсөн түүхийг санагтан. Фараоны гүтгэлэг сансандаа хүрсэн гэж үү? Тэрээр Мосег хүн алсан алуурчин байсан тул цааслагдах ёстой гэж хүмүүс итгүүлэхийг оролдож байсан. Тэрээр Мосе Аарон нар эв нэглийг боснуулагч байсан. Египтийн шашин шүтээнийг устгах хичэд гэж үтгээд тэднийг алж устгах ёстой хэмээсэн билээ. Гэвч Фараон хааны эдгээр гүтгэлэг талаар өнгөрчээ. Мосе гэрэлгийгээ туяаран цэцэрч Бурхны хууль зарлаг дэлхийн ертөнцийг хүрээлсэн бөлгөө. Дүр эсгэгч гурам сүсгтэн нар Христ сабат өдрийг болиулан Мосе хуулийг зөрчиж тэрч бүхэл сүм хийдэг устхан ариун гэгийн Иерусалим хотыг сүйтгэхийг завдаж байсан учраас цовдлуулах тавилантай гэж хэлж байсан боловч тэр бүх гүтгэлэг нь ариун нам түүнэн дэлгэхэд ямар саадуулж чадаагүй гэдгийг бид мэдж байгаа лээ. Христийн нар тэнгэрт өндөрт мандаж ариун сүнсэн дэлхий даяар түгэн цацагджээ. Мухар гүтгэлэг Бурхны гэрлийг унтраач чадахгүй бөгөөд харин ч нийт хүмүүн төрлөختнөөрөө энэ гэрлийг хүлээн зөвшөөрөхөд дөхөн болох үр дүнтэй юм гэдгийг би та нарт хэлмээр байна. Хэрв үйл хэрэг ямар ч чухал биш байсан бол хэн тэр үйл хэргийн эсрэг тэмцэж байх вүлээ. Гэхдээ үйл хэргийг хэдий ч наагуй байна. Төдий ч олон дайсан түүний эсрэг тэмцэж хунуурахыг оролдоно. Гэрэл хэдий ч хурц байна. Сүйдэр нь төдий ч зүү заан байдаг.
Бидний үүрэг бол харин номхон даруй чанараар Бахаудагийн сургаал нийцэн ажиллаж бат үнэн читгэлцээ байх явдал мөн. Санааны итгэлгүйгээр жинхэнэ аз жаргал хөгжил дэвшил гэж үгүй. 11-р сарын 21 зэрлэг харгас аашараншин араатан адгуусын хувь түгээмэл бол хүн бол хайр сэтгэл бие биеэ өгүүлэх зэрэг чанаруудаар ялгарх ёстой билээ. Эзэн бурхан өөрийн зөн чимрэгдэх хүмүүсийн дунд хайр, сайн санаа дэлгэрүүлэхийн туйлын зорилготой илгээсэн бөгөөд тэд энэхүү агуу зорилгод хүрэхийн тулд зовж шаналж амьдралаа зориулахад баяртай байлаа. Эдүгээ хүртэл бичигдсэн бүхий л ариун ном сударт хүнийг хайр, эв нэгдэл хүргэх арга замыг зан гээгүүлж өгсөн боловч дайн дажин алаан хитаан биднээс салахгүй буйн нэг харамсалтай. Түүхэн хууцыг сөхөөс энэ орчин дэлхийд хүний цус яасан ч их урсаж байсан юм бэ. Хүмүүс адгуу самтан лугаа адил бие биеэ хөнөөж хайр, эв ихчээхийг номлыг мартнам. Эдүгээ шинэ гэрэл дэрэн эхэллээ тавьж соёл иргэншил материалын хөгжил дагалднам. Хүмүүсийн оюун санаад хэлж ертөнцийг үзэх хүзэл нь хөгжсөн боловч өдрөөс өдөрт хүний цус урсаар л Турк, Итали хоорондын энэ дайныг хараач. Тэр олон аз жаргалгүй хүмүүсийн хувь тавилан ганц хоромч гэсэн төсөөлөд үзээч. Энэ самуун дайнд хичнээн хүн амиа алдва. Хичнээн айл өгүүлж, хичнээн ихнэр бэлэвсэрч хүүхэд нь ялхас өнчрөвдөө. Энэ бүх зовлон зүдгүүрийн оронд хүн юу хожив? Нэг өчүүхэн газрын мухар таанчтэй. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл материалын хөгжил дэвшлэн дангаараа хүний хэрэгцээг хангаж чадахгүй нь. Нөгөө талаас хүн материалын эд зүйлийг хэдий ч нэ сонирх нь төдий ч нэ түүний оюун санааны баялаг далд байдалд ордог үлээ. Өнгөрсөн цаг хугацаанд материалын талбарт хөгжил дэвшил тийм ч хурдцтай байгаагүй бөгөөд цус урсал төдийлөн их дэлгэрээгүй байсан гэжээ. Эрт дээр үеийн байлдаан, тулдаан, их буу, байлдааны хөлг онгоц, шумбогч онгоц, гар буу зэрэг галт зэвсэг үгүй байсан юм. Гэвч өнөөдөр материалын баялаг хөгжсөний үр дүнд хүн төрлөختөн дээр өгүүлсэн зэвсгийг зохион бүтээж дайн уламж харгас ширүүн болж ирлээ. Европ тибуура галт зэвсэг тесрэх бодисын агуулгах болон хувирч бурхан өршөөвөл энэ агуулгах нь үл тесэрч эстэгвэс дэлхийн ертөнц бүхэлдээ хамрагдан суурих болно. Та бүхэн материалыг болон оюун санааны хөгжил дэвшил нь хоёр өөр зүйл гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Гэхдээ материалын дэвшлийн зэрэгцээ оюун санааны хөгжил дагалдан явснаар хөгжил дэвшил жинхэнэ утгаараа илэрч дэлхий дахин дагуу хинх тайван ирэх болно. Хэрэв хүмүүс бурхны зүнж мэрэгдийн ариун сургаал зөвлөгөөг зүйээс ор дагаж үнэхээр сүсэг бишрэлтэй байж хүн болгоны зүрх нь гэрэлтдэгсэн бол энэ ертөнцид инх тайван тогтож эзэн бурхны орон хүн төрлөختний дунд тогтох байсан билээ. Тэнгэрлэг номлол сургаалыг хүний оюун санаатай харин материалын хөгжил дэвшлийг нь хүний бие махбодтой зөвлөж болох юм. Хэрэв хүний бие нь оюун санаагүй бол оршин тогтох чадваргүй лээ. Тиймээс дайн дэлхийд бурханд итгэх бишрэх явдал түгээмэл болж олон түмэн гэгэрч улмаар инх тайван эв нэгдэл тогтохын төлөө намжлан залбирмав. Бурхан бол дайн дажин дээрмиг үл төвчин шийдэх болно. Учир нь хайр дурлалын бурхан, шударгасны бурхан бөгөөд хүн бүр хийсэн ажлынхаа үрийг амсах ёстой байдаг. Тиймээс эрхэмдээд эзэн бурхын залбирал үнэн ойлгохыг хичээж түүний зааснаар амьдарцгаая. Жинхэнэ аз жаргал нь оюун санааны сайн сайхан болон тэнгэрлэг чигтийг хүртэж чадхаас үргэлж нээлттэй байдаг. Зүрх сэтгэлээс шалтгаалдаг үлээ. Хэрэв бурхны айцыг зүрх сэтгэлээс хүлээн авбал яаж аз жаргалтай байж чадах юм бэ? Итгэл найдраа бурхны инэрлэр шөл даатахгүй юм бол яаж амьдралыг олох юм бэ? Аяа бурханд итг. Түүний ивэл шиг хязгааргүй, харамгүй. Түүний хүчрхэг адис ивэлд итг. Аяа бүхнээс хүчит бурхан тэнгэрт итг. Учир нь тэрээр хизээч үл алдаж
Түүний буян мөнхөд оршноо. Бурхны нар та нарт үүдгэлгээгэн хайрлаж түүний нэгүслийн үүлнүүд нь энэрл нинжин аршаан усаар ариун бөгөөд Бурханд итгэдэг хүн бүхний зүрх сэтгэлийг усаар ариутгах болно. Түүний ариун цэнгэг салхин шанал зовж үе сэтгэл зүрхийг ангаах жимийг далавчандаа тээж явна. Иймээс энийг хайр халамжтай эцгийнхээ буйныг хүртэхгүй байх нь туйлын ухаалаг бусдад биш гэж үү. Бурхны эцэг хүлээн авахгүй эд зүйлийн боол болох нь ухаалаг бус биш гэж үү. Бурхан Тэнгэр өөрийн эц төгсгөлгүй буйнаараа бидэнд маш өндөр хүнд итгэл үзүүлж материалын ертөнцийн эзэд болгосон. Гэтэл бид энэ ертөнцийн боолууд болох ёстой гэж үү? Үгүй ээ. Төрхөөс заяасан эрхээ эргүүлэн авч Бурхны оюун санааны шавнаар болж амьдрахын төлөө тэмцэцгээе. Үнний сүрлэг гэрэлгийгээ дахин дорн зүгээс мандлаа. Алс хол империйн тэнгэрийн хаяанаас энэ гэрэл дайны дэлхийгээр таран мухар сүсгийн яг төвлийг гэтлэн задлж байна. Хүн төрлөختний эв нэгдлийн гэрэлгийгээ энэ орчлон гэрэлтгүүлэх боллоо. Удахгүй тэнгэрлэг эвсэл улс үндэснүүдийн эв найрамдлын дуг диваажин даяар өндөрт намирч байх болно. Тийм ээ. Ариун сүнсний салхи бүх дэлхийн дахны урам зэргийг сэргээх болно. Хүн ард улс үндэснүүдээ нойрноосоос зэрэг хөдөлмөрл аз жаргалтай байна. Хүн төрлөختөнд нэгдэх ураандар босож нэгдэгтэн. Зовлон зүдгүүр ба ууга шүү. 11-р сарын 22. Энэ ертөнц бид баяр баясгалан ба зовлон шанал хэмээх сэтгэлийн хоёр хөдлөлийн нөлөөнд амьдардаг үлээ. Баяр баясгалан бидэнд далавч хайрладаг. Баяр баясгалантай байх үедээ бидний хүч чадал нэмэгдэж ухаан хурц болж ухаарах чадвар маань илүү тунгалаг болж ийм үед бид дэлхийд илүү их ач тустай зүйлийг бүтээх чадвартай болдог. Харин уйтгар гунигт автсан үед хүчтийн хээ маань барагдаж ухаан санаа бүрэлдэж ухаарах чадвар маань булин гартдаг. Түүгээр чүл барам амьдралын бодит байдлыг ухаархан байж оюун санааны маань нүд ариун гэгээ нөөцийг нээн нийлүүлж чадхаа болж бид өгсөн амьтнаас өөрсдөө болдог. Энэ хоёр сэтгэлийн хөдөллийн нөлөөнөөс ангид хүн гэж байдгүй юм. Гэхдээ хүнд тохиолдох бүхий л зовлонгоо нэг материалын ертөнцид их үүсвэртэй. Оюун санааны ертөнц хүнд гагцхүү баяр баясгалан гэл авчирдаг. Хэрв бид зов шаналн байвал энэ материалын зүйлсийн нөлөө бөгөөд бидэнд тохиолдох бүхий л сорил шалгуур зовлон бэрхшээл нь хий дэмий төсөөлийн энэ ертөнцөөс гаралтай. Жишээлбэл худалдаачин хүн 8 бүтэмжгүй болсноос сэтгэлийн дарамтанд ордог. Ажилчин хүн ажлаасаа халагдахад түүнд өлсгөл нүүрлэнэ. Тариачин хүн ажлаасаа халагдахад түүнд өлсгөл нүүрлэнэ. Тариачин хүн ургац муутай бол сэтгэл санаагаар ундаг. Байрсан байшин шатаж уствал хүн гэр оронгүй бол сэтгэлийн зовлонд унана. Бидний алхам бүр тохиолдог бүхэл сорил шалгуур зовлон бэрхшээл, шаналл тарчлал, гутамшиг нь бүгд материалын ертөнцийн хүндэстэй гэдгийг дээрх жишээнүүд баталж байна. Харин оюун санааны орон бол хүнд хизээч зовлонгоныг өчрүүлдэггүй. Энэ орн ухаан бодлоор оршин буй хүн ямагт баяр баясгалантай байдаг. Би сэтгэлийн өвчин зовлон түүнийг мөн дайрдагч. Зөвхөн амьдралынх нь гадаргуу гөнгөцхөн хөндөх хагаад ухтаа тэрээр амгалан тайван амар жаргалтай байдаг. Өнөөдөр хүмүүн төрлөختөн зовлон бэрхшээл уугаш уйдгургуныг сөкрөн буй бөгөөд хэн ч хүнээс зүгтэж чадахгүй байна. Дэлхийн ертөнц нулимсандаа өмсөн боловч Бурхны авралаар үүнээс эдгэрэх эм бидний гарт байна. Зүрх сэтгэлээ материаллык ертөнцөөс холдуулж оюун санааны ертөнцөд хандуулцгаая. Гагцхүү оюун санааны ертөнцөл бидэнд эргчлөө болгоно. Хүнд бэрхшээл таарсан үед Бурханд хандан Бурхан бидэнд дагуу инэрлээ туслах болно. Зовлонгонд золгүй явдал бидэнд учрвал Бурхны оронд хандан тэнгэрлэг тайтгарыг хүртье. Өвчин эмгэг уйтгаргуун гэрсэн цагт Бурханаас сангаах эмийг хүсье. Бурхан бидний мөргөлд хариу үлгээх болно.
Бидний бодол санаа хатуу ширэв. Энэ ертөнцид эзэнтсэн цаг Бурхны инэрлэлээр залбирч тэрээр бидэнд хурамстын тайвширлыг илгээнэ. Материалын ертөнцийн бол болсон цагт оюун санаагаараа тэнгэр диваажин дүүлэн үнэнхүү эрх чөлөө гэдлий. Насны мань төгсгөл ойртох үед мөнхийн ертөнцүүдийн талаар бодож баяр баясгалангаар дүүрэн байцгаая. Орчин тойрондоо материалын юмсын төгс төгөлдөр биш чанар, дэлхийн мөнх бус зүйлс бидэнд баяр баясгалан сэтгэлийн илж тайтгал, инх хамглан авчирч чадахгүй гэдгийг нотлохоо хаа сайгүй та нар харж байгаа үлээ. Тиймээс эдгээр эрдэнсийг олдох газраас нь ирэхгүй байх нь тэнэг хэрэг биш гэж үү? Оюун санааны орны үүд хаалга хүн бүхэн нээлттэй байна. Энэ оронгүйгээр туйлын харанхуй байх болно. Бурхны ивэлээр энэ цугласан та нар оюун санааны ертөнцийн нууцыг мэдэх бөгөөд амьдралынхаа бүх их зовлон бэрхшээлт үед та нар дээдийн тайлгарлыг олж чадах ажээ. Насны төгсгөл ойртоход та нарын мөнхийн амьдрал хүлээн байна гэдгийг мэдэх болно. Материалын ертөнцийн сэтгэлийн зовлон та нарын хар үлээр хүрээлэн аваас оюун санааны гэрлэгээ замыг тэнгэрэлтүүлэх болно. Үнэнхүү эрхэм дээдийн сүнсээр оюун бодлон гэрэлцэн хүмүүс дээдийн тайлгарлыг олсон хүмүүс юм. Би 40 жил шоронд хоригдсон. Тэр шоронд ганцаас илүү жил хинч тэсвэрлэн байж чадахгүй байсан юм. Харин би тэнд 40 жил хоригдохдоо Бурхны хавлаар туйлын баяр жаргалтай байна. Өдөр бүр би сайхан мэдээд өгж, шүн бүр хязгааргүй баяр баясгалан эдэлдэг байлаа. Оюун санааны итгэл бишрэл надад тайтгарл болж, Бурханд хандан талархах минь хамгийн агуу жаргал байсан юм. Хэрвээ ийм байгаагүйсэн бол би тэр шоронд 40 жилийн турш амьдарч чадах байсан гэж үү? Тиймээс оюун санааны итгэл бишрэл бол Бурханаас хүн заяасан хамгийн агуу хишиг бөгөөд мөнхийн амьдрал гэдэг нь Бурханд хандах гэсэн утгатай юм. Та нар бүгдээрээ өдрөөс өдөрт оюун санааны хувьд өснө дэвшиж, буян төвл амьдралдаа улам хүч тэнхээ болж, тэнгэрлэг тайтгарл та нарт улам их ивэлийг хайрлаж, Бурхны ариун сүнс та нарт эрх чөлөө олгож, хурамстын орны хүч чадал та нарын дунд оршин байх болтугай. Энэ бол миний хүсэл тэмүүлэл бөгөөд Бурхан та нарт энэ ивэлийг хайрлаасаа хэмээн залбирна. Хүний төгс боловсронгуй сэтгэл ба буян зан чанар 11-р сарын 23 Авдолуха хэлсэн энэ. Та нар Бурханаас заяасан агуу аз завшаан буян гişиг талархан баярлах хэрэгтэй. Энэ бол үнэхээр оюун санааны цуглаан болж байна. Бурхны ивэлээр та нарын зүрх сэтгэл түүнд хандаж, сэтгэл оюун тань Бурхны оронд татагдаж, оюун санааны тэмүүлэлтэйгээр ухаан бодолд нь тоостын орчлонгоос дээгүүр дүүлэн байна. Та нар ариун нандин чанарын ертөнцид оршиж, өдөр хоногийн гагсгүй идэж уух, унтахтал зарцуулдаг адгуусан амьтны амьдралаар амьдрахыг хүсдэггүй жинхэнэ ёсны хүмүүс ажээ. Ухаан бодол, хүсэл тэмүүлэлт нь хүний төгс боловсронгуй чанарыг эзэмшиж чиглэнэ. Та нар буян үйлдэж, бусдад аз жаргал авчрахын төлөө амьдрна. Хамгийн туйлын хүсэл эрмэлзэлт нь бол уйдхар гунигтай нэгнийг тайтгаруулж, сул доройд хүч тэнхээ оруулж, урам хугарсан нэгэнд итгэл найдвар хайрлах явдал үлээ. Өдөр шөнөгүй оюун бодолд нь Бурхны орн өөд хандаж, зүрх сэтгэлд нь Бурхны хайраар дүүрэн байна. Тиймээс ямар ч эсэргүүцэн тэмцэлдэх, үзэн ядах сэтгэл үгүй байж, амьд бүхнийг хайрлаж явдаг та нарт сайн сайхныг өрөөнө. Энэ бүгд бол би хүний төгс боловсронгуй сэтгэл, буян зан чанарууд юм. Хэрв хүн энэ бүгдээс аль нэг нь ч эзэмшээгүй бол тэрээр оршиж байснаас оршоогүй байсан дээр. Хэрв чийдэн гэрэл гаргаж чадахгүй байвал чийдэн байхын хэрэг байхгүй. Мод үржимсээ өгч чадахгүй байвал хөр шороон дэмийл төвгүүлэхин оронд модыг огтлсон дээр. Үнэнхүү хүн буян төвл хийхгүй амьдрахын оронд мянган удаа өгсөн дээр бид харах нүдтэй мөртөө харахгүй байвал нүдний ач тус нь юу байх вэ? Сонсох чихтэй мөртлөө дүлий байвал чихний хэрэг юу байгаа вүлээ? Бурхан Тэнгэрээ магтандуулж баярт мэдээг зарлан тунхаглах хилтэй мөртлөө хэлгүй мэд дуугүй байвал хэлний хэрэг юу вэ?
Бүхнийг хайрлан ивэгч Бурхан хүнийг Тэнгэрлэг гэрлийг цацруулж, үг яриа, үйл хөдлөл, бүхий л амьдралаараа орчин тойрныг гэрэлтүүлж байгаасаа хэмээн бүтээжээ. Буян дүүлгүй хүн бол адгуусан амьтнаас өөрсдөө сэтгэн бодох чадваргүй амьтан бол хамгийн дорд амьтан байдаг шүү дээ. Тэнгэрлэг эцэг хүнийг оюун санааны гэрэлгээгээ болж, материалын ертөнцийн харанхуй гэтлэн давж, дэлхийн ертөнцөд сайн сайхан үнэн мөнийг авчраасаа хэмээн түүн оюун ухаан хэмээх үнэлж баршгүй шгийг хайрлжээ. Хэрв та Бахаулагийн сургаалыг чин сэтгэлээсээ дагвал орчлон ертөнцийн гэрэлгээгээ дэлхийн бие цогцны зүрх сэтгэл нь болж хүн төрлөختний тайтгарл, итгэл найдвар, дайн дэлхийн авралын их хүсэр болж чадна. Иймээс зүрх сэтгэлээрээ хишигт гоо жавхлангийн сургаалыг дагахын төлөө тэмцэгтэн. Түүний заасан замаар амьдрч чадхаваас мөнхийн амьдрал ба хурамстын ван тусдах мөнхийн баяр жаргал чинийх болж хурамстын хайр халамж таныг бэхжүүлэн дэтэх болмоо. Та бүгд энэ хүү төгс баяслыг олоосоо хэмээн би зүрхнийхээ угаас мөргөн залбирая. Харин ард түмнүүдийн зовлон үзүдгүүрийн үл тоомсорлох тухай 11-р сарын 24. Абдулха хэлсэн энэ. Энэ улсад аимшиг тосол болсон тухай би сайн мэдлээ. Галт дээр гол донхолцсноос болж 20 гаруй хүн амир үлджээ. Энэ өнөөдөр Францын парламентд яригдж төмөр замын хэрэг эрхлэх газрын захирал тэнд дуудагджээ. Захирлыг тал бүрээс нь байцааж төмөр замын байдал осол гарсан шалтгааны талаар асууж халуун маргаан өрнө. Гэтэл хүмүүс Трипли хотод мянган Итали, Турк, араб хүмүүс алагдж байгаа тухай мэдээг тэдэнд огт хамаагүй мэтэрүүл тоомсорлон байгаа мөртлөө 20 хүний амир өгдсөн талаар улс орон даяар тийм их шагшин гайхаж сэтгэл нь хөөрч байгааг харахад би маш их гайхаж байна. Триполи тэрхүү аимшиг далан хядлага болж байгаад засгийн газар огтхон сэтгэл нь зовхгүй байна. Гэтэл тэнд алагдсан азгүй хүмүүс ч адилхан хүмүүс шүү дээ. 20 хүний талаар ийм их санаа тавьж сэтгэл зовж байгаа мөртөө 5,000 хүний яагаад тоохгүй байна вэ? Тэд бүгд л ижил хүмүүс. Хүн төрлөختний нэг гэр бүлийн гишүүд. Харин өөр газар нутгийн өөр үндэстэн хүмүүс билээ. Бусад орны хүмүүс хідэн хэсэг болтлоо тасчин хаягдсан байна уу? Үгүй байна уу? Ийм цус асгаралт, алан хядлал тэдэнд огт хамаагүй ажээ. Энэ юутай харгас хэрцгий чин сэтгэлийн сайн санаа гулаагүй шудрагус явдал вэ. Тэдгээр бусад орны хүмүүс ч мөн ялгаагүй. Эхнэр, хүүхэд, их эцэг, бяцхан охин хөвгүүчүүдээ. Тэдгээр орнуудад өнөөдөр уйлан гаслах дуу сонсогдоогүй. Хөнөөл дайсны гарт өртөөгүй айл гэр бүл гэж үл олдох үзээ. Бид эргэн тойрондоо хүн хичнээн харгас хэрцгий хүүтэн сэтгэлдээ шудрагус байдаг. Бурхны номонд итгэн дагахтаа хичнээн залхуу хойрог байдгийг харж байгаа нь юутай харамсалтай билээ. Хэрв хүмүүс бие биенээ сэлэм зэвсгээр хөнөөх гэж хүсэн тэмүүлж байхын оронд бие биендээ туслан бие биенээ хайрладагсан бол юутай сайхан байх вүлээ. Зэрлэг чоннуудын адил бие биенээ урьж тасдахын оронд инхийн таг та нар шиг эвсэг нийцтэй инх амгалан сүргээр амьдардаг бол ямар сайхан билээ. Хүн яагаад ийм хатуу сэтгэлтэй байна вэ? Яагаад гэвэл тэрээр Бурхныг танин мэдээгүй байгаа. Хэрв хүн Бурхныг танин шүтдэг байсан бол Бурхны хуулийн эсрэг зүйлийг хийхгүй байсан. Хэрв хүн оюун санааны бурханлаг зан чанарыг эзэмшихийн төлөө байдагсан бол ийм маягаар байх нь түүний ухаанд үл багтана. Бурхны зөн чимрэгдийн сургаалыг итгэн ойлгож даган мөрдөг байсан бол газар дэлхийн нүүр царайг хөнөөлт дайснаас өдөрлүүл халахлах байсан да. Хүмүүс шудраг ёсыг хүндэтгсэн бол ийм аимшиг зүйл гарахгүй байх байсан. Тиймээс миний та нарт хэлэх зүйлээр Бурхан Тэнгэрөд нүүр царайгаан хандуул. Түүний хязгааргүй инэрл ивэл эдгээр төрөлцсөн хүмүүст туслан тэтгээсэй хэмээн мөргөн залбирагтун. Тэдэнд Бурханы оюун санааны ухаарлыг хайрлаж, хайр инэрлийн тухай заан сургаж, тэдний мэлмий бодол ухаан нээгдэж,
Оюун санааны их шиг ивэлийг хүртэх болтугай хэмээн залбирагтун. Тэгсэн цагт газар нутаг даяар инх хамгаалan хайр хоёр гар хөдөлгдсөн алхалж хөөрхий азгүй хүмүүс амгалан тайван амьдрах болно. Дэлхий дээр сайн сайхан байдлын авчрахын төлөө өдөр шөнөгүй тэмцэн хөдөлмөрцгөө. Тийм аимшиг зүйлийн талаар бодглохлоор зүрх сэтгэл минь шимшрэн ордуу тавих шиг болох юм. Энд босод хүмүүсийн зүрх сэтгэл дуурдасаа. Тэгвэл сохор хүмүүст харж, үгсэн хүмүүс амилж, шудрагаас буурлах хорвоо задрах болно. Чин сэтгэлийнхээ гүнээс энэ бүхэн бэлхийн төлөө бүгдээрээ мөрхий би хичээнгүлэн хүсье. Бид цөөхөн гэдэгтээ урам хугарч болохгүй. 11-р сарын 25. Христ анх задран ирэхдээ Иерусалимд өөрийгөө зарлан тунх болсон билээ. Тэрээр хүмүүсийг Бурхны ванд улсад дуудан дагуулж, тэднийг мөнх амьдралд өнн залж, бурханлаг нандин зан чанаруудыг эзэмшихийг альцсан юм. Тэрээр гэрэл доддын ачаар, өдөр зэмжин гэрэл цасран туяарч, Христ хүн төрлөختний тусын төлөө өөрийн амьдралаа золиослсон түүхтэй. Христ амьдралынхаа туршид хүнд хэцүү үзэж, хавчигдж, дарлагдж байсан ч хүн төрлөختөнд түүний дайсан байлаа. Хүмүүс түүнийг басамжлан доромжилж, залхаан цээрлүүлж, элдвэр хараан зөхөж байв. Түүний хүн биш мэтээр ад шоу үзэж байсан хэдий ч Христ туйлын өрөвч өгөөмөр сэтгэлтэй ёстой л нэгүсэл буйны амьд дүр байлаа. Христ нийт хүн төрлөختнийг хайрлаж байсан боловч тэд түүнийг дайсан хэмээн үзэж үл ойлгодог байв. Хүмүүс түүнийг үгийгээс тоож хайрынх нь илчээр гэрэлтэж чадахгүй байжээ. Харин хожим сүл Христ гэж хэн байсныг хүмүүс ухаарах болсон юм. Христ бол Тэнгэрлэг ариун гигээ гэрлэгээ байсан ба түүний үгэнд мөнхийн амьдрал оршин байдгийг хэд ойлгосон юм. Түүний зүрх сэтгэлийн хайр бүхий л дэлхийн ертөнцийг тэрвэрч түүний буян шиг хүмүүрт хүрддгийн тэд ухаарангууд амаа барьжээ. Христ тэр үед нэгэн цогцлогдчихсан байлаа. Түүнийг хайж утсноос хойш олон жилийн дараа хэн байсныг нь мэдсэн билээ. Христийг Тэнгэр тавьсны дараа олон жилийн хойно хүмүүс түүний үнэн мөн чанарыг ойлгож мэдсэн юм. Христ амьд зэрүүн байхдаа маш цөөн шавнартай байсан ба харьцангуй цөөн хүмүүс л түүний сургаал үгэнд итгэж хууль зарлагыг нь дагадаг байлаа. Харанхуй бүдүүлэх хүмүүс энэ хэн бэ? Цөөн хитгэн шавтай юм байна шүү дээ гэдэг байв. Харин түүнийг мэддэг байсан хүмүүс Христ өөр нь бад орондод мандах наран юм. Тэрээр дэлхийн ертөнцид амьдрал хайрлах Бурхны тодруулагч юм гэдэг байжээ. Христийн анхны шавнарын олж харсныг хожим даян дэлхийгээр танин мэдсэн юм. Тийм учраас Европод байгаа та нар цөөхөн гэдэгтэй юм уу? Хүмүүс та нарын үйл хэргийн ач холбогдлыг ойлгохгүй байгаад бүү готор. Цуглаан уулзалтанд нь цөөхөн хүн ирсэн ч сэтгэлээр бүүн. Хэрвээ та нарыг үгүйсгэж гадуурах юм бол бүү цөхөр. Учир нь Христийн шавнаар ийм л зүйлийг хүлцэн төвчж байсан юм. Тэднийг мөрдөн хавчиж басамжлан доромжилж байсан боловч эцсийн бүлэг тэд ялж тэдний дайснууд буруутсан юм. Хэрв түүх давтагдж эдгээр зүйлс та нарт тохиолдвол бүү гутар. Харин баяр баясгалантайгаар дүүрэн байж ариун хутагт нарын амсан зовлон зүдгүүрийг амсах болсондоо Бурхан талархан явагдав. Хэрв тэд та нарыг эсэргүүцвэл тэдэнд ээлдэг зөөлөн хандаж, хэрв тэд та нарыг үүсгэл сүсэг бишрэлтэй хатан үнэнч байж, хэрв тэд та нарыг гадуурхан шовдрал бас тэдэнд сайхан сэтгэлээр хандагдав. Хинэгч буугамдаа хүн бүрийн төлөө мөргөн залбир, өөрийн гэрлэгийг дэлхийн ертөнцид гэрэлтүүлж, туга диваажин тэнгэрт өндөрт өргөгтөн. Та нарын ариун журамд амьдралын ангилуун тансаг үнэр хаасаагүй түгэн тархаж, та нарын зүрх сэтгэл батмалсан үнний гэрэл цог хамгийн хол захтанч гэрэлт болно. Энэ газар дэлхийн хүүтэн хүндийн хатуу ширүүн байдал чухал биш. Харин та нарын амьдрал хамгийн чухал шүү. Тэнгэр диваажингийн ван тусад үннийг эргэж хүмүүс бол яг л од мичид лугайдал гэрэлтэн цацардаг агаад тэд амтд жимс тэргүүтээр баян мод мэд үнэт цов дэрсэнсээр ёроолон дүүрсэн тэнгис далай лугайдал юм. Гагцгүй Бурхны инэрлд итгэн найдаж Тэнгэрлэг үнний түгээн дэлгэрүүлцгээе.
Парис дахь пастор Вагнерийн сүм Фаэме де Лам Абдулхагийн хэлсэн үг. 11-р сарын 26 надад хандаж хэлсэн сайхан үг нь та нарт талархаж байна. Бидний дунд хайр ивэл өдрөөс өдөрт улам өсөх болтугай гэж би найдаж байна. Хайр ивэлийг Бурхан дэлхийн ертөнцийн амин чухал хөдөлгөгч хүч болгосон бөгөөд хайрын тухай ярих хичнээн их дуртайг нь та нар мэдэж байгаа билээ. Хизэнээс нааш Бурханы зөнч мэрэгд үнэн мөнийн үйл хэрэгт үйлчлэхээр илгээгдэж ирсэн бөгөөд Мосе үнний хуулийг авчирч Израилийн бүх зөнч мэрэгд түүний дараа тэр хуулийг нь дэлгэрүүлж байжээ. Иесус эрэхтээ үнний бамбарыг асан дэлхийн ертөнцийг бүхэлдэнд гэрэлтүүлэхийн тулд өндөрт өргөсөн билээ. Түүний дараа Иесусийн хутагч шавнар нь эзэн Тэнгэрийнхээ сургаалыг гэрлэгийг харанхуй ертөнцид түгээхийн тулд дэлхийг хөндлөн гутуулж мөн үе өнгөрөөжээ. Энэ үед Мухаммед ирж өөрийн цаг үе зэрлэг бүдүүлэг ард түмний дунд үнний тухай мэдлэгийг дэлгэрүүлж байжээ. Учир нь энэ бол Бурханаас сонгогдсон хүмүүсийн ариун үүрэг байлаа. Эцэст нь Перс нутаг Бахаулагч залран ирсэн бөгөөд түүний хамгийн оргилон хүсэл тэмүүлэн унтрах төгсөн үнний гэрлийг бүх газар нутагтаас хавлвэ. Ийхүү Бурханы ариун шавнаар материалын зүйлсийн хоёр хол устж бурханлаг чанарын гэрлэгийг хүмүүний үрс дунд гэрэлтээсэ гэсэн үүднээс чин зүрх сэтгэлээсээ хайр байв нэгдлийн гэрлийг түгээхийг хичээн чармайж байсан юм. Ингүүл бие үзэн ядах, алж хядах явдал үгүй болж оронд нь хайр, эв нэгдэл, эн хамгаалан тогтох болно гэж итгэж ирсэн юм. Бурханы тодруулагч бүр нэг л зоригтой энэ ертөнцид мэндэлдэг бөгөөд бүгд л хүмүүсийн бурханлаг чанарын замаар хөтлөн дагуулахыг зорж байдаг юм. Гэтэл бид тэдний шадар зарснаар байдлаа хоорондоо маргалдан тэмцээр байна. Яагаад тэрвэ? Яагаад бид бие биенээ хайрлан эвнэгдэлтэй амьдрахгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл Бурхан бол нэг. Тэрээр бид бүхний эцэг ба бид бүхэн түүний хайр ивэлийн далай думбан түүний хайр халамжинд хорогдож байдаг гэсэн шашны үндсэн зарчмуудад нүдээ таглажээ. Үнний гэрэлт нар хүн бүрийг үл ялгуурлан ээдэг ба Тэнгэрлэг инэрлийн аршин хүн бүрийг ундаалж түүний Тэнгэрлэг ивэл хүн бүр хүртдэг. Бүхний хайрлагч Бурхан амьд амтан бүрт инх хамгалан байдлыг өрөөдөг. Тэгвэл хүмүүс яагаад өөр хоорондоо дайтан байна вэ? Бурхан үр хүүхдтэй хайрлан хамгаалж тэгвэл үр хүүхдүүд нь яагаад түүнийг мартна вэ? Тэрээр бүхнийг эцгийн хайраар халамжилдаг. Яагаад бид өөрсдийн анхан дүүсийг үгүйсгэн вэ? Бурхан биднийг хайрлан энэрдэг гэдгийг ойлгон ухаарах юм бол түүнтэй улам их адил болохын үүднээс амьдралаа зохиох болно гэдэг нь гарцаагүй. Бурхан бид бүгдийг бүтээсэн. Бид бүгд түүний үр хүүхэд бөгөөд бид нэг л эцгийг хайрладаг атлаа. Юун түүний таалалд эсрэг зүйлийг хийцгэн вэ? Иргэн тойрондоо бидний ажиглаж байгаа хүмүүсийн дайсагналцал, өрсөлдөөн тэмцэл, маргаан, хэрүүл бүхэн энэ хүмүүс дэлтв янзын ёс чаяг өнгөн далын хэлбэр маягт хит их баригдаж хамгийн энгийн үндсэн үнийг мартсантай холбоотой юм аа. Шашны гадна талын хэв хэлбэр нь л өөр байгаа тул энэ нь маргаан хэрүүл дайсаграх байдлыг бий болгож байна. Гэтэл бодит байдал дээр бол ямагтл нэг байдаг үлээ. Бодит байдал бол үнэн бөгөөд үнэн бол хуваагдшгүй. Үнэн бол Бурханаас ирсэн өдөрдөмж өгөөд дэлхийн ертөнцийн гэрлэгийг хайр байл. Энэрл нэгүслэл юм. Үннийг эдгээр шин чанарууд нь мөн ариун сүнсний онгодоор хүний эзэмших бурханлаг нандин зан чанарууд бас мөн. Тиймээс бүгдээрээ үннээс бат зураг эрх чөлөөтэй болцгоо. Бүх шашнууд уг зарчимдаа нэг л шашин учир дэлхийн бүх шашнууд нэгдэх өдрөө ойртож байна. Зөвхөн гадна талын өөр хэв маягийн улмаас тэд бие биенээ хөндөрдөг тул шашнууд хуваагдах ямар шаардлага байхгүй. Хүмүүн өөрсдийн зарим нь харанхуй бүдүүлэг байдлаас шаналж байна. Тэдэнд эрдэм боловсрол олохын төлөө чармай. Зарим нь хайр хүмүүжлийг шаардаж байгаа балчир хүүхдүүд.
Харин зарим нь өвчин эмэгтэйд бол тэдэнд тэнгэрлэг эмийг хүртээ. Харанхуй бүдүүлэгч бай, балчир бах хүүхэд бай, өвчтэй зовлонтойч бай, бүгдийг нь хайрлан тэтгэх ёстой бөгөөд тэднийг төгс төгөлдөр биш хэмээн ад шоу үзэх ёсгүй. Шашны агуу эмчнэр хүмүүст оюун санааны эмийг хүртээж улс үндэстнүүдийн хооронд эм нэгдлийг тогтоох зорилгоор хүчин зүтгэж ирсэн. Хэрв тэд харин хагарал бутралын шалтгаан болж байвал тэд байснаас байхгүй дээр. Эм өвчнийг анагаах байдлаа улам хүндрүүлж байвал уг эмийг хэрэглэхгүй байсан дээр. Шашин тэмцэл зөрчлийн их усүр байх юм бол шашин байхгүй байсан дээр. Бурхны илгээсэн бүх тэнгэрлэг тодруулагч нар үнэн, эв нэгдэл ба эвсэг найрамдлын хүмүүсийн дунд түгэн дэлгэрүүлэх гэсэн цорын гац найдварынхаа төлөө аимшиг зовлон бэрхшээлийг туулан авсан байдаг. Христэл гэхэд ертөнцид хайрын төгс жишээгээр харуулахын тулд бүхий л амьдралаараа хүнд бэрх зовлон амссан билээ. Гэтэл бид бие эсэргүүцэн тэмцэж байдаг. Хайр бол Бурханаас хүн зориулсан үндсэн сургаалын гол утга агуулга нь бөгөөд Бурхан хүмүүсийг хайрладаг шиг хүмүүс ч бие биенээ хайрлаж явахыг тэрээр зарлиг болгосон юм. Хаа сайгүй сонсдож байгаа эдгээр зөрчилдөөн, тэмцэл маргаан зөвхөн материалын үзлийг нь улам нэмэгдүүлэхэд чиглэнэ. Дэлхийн ертөнцид дийлэнхтэй материализм живж, ариун сүнс найдас ивэлэг үл ойшоож байна. Оюун санааны өчүүхэн төдий хөгжил байгаа бөгөөд дэлхийн ертөнцийн хөгжил дэвшил ихэнхдээ материалын талаа барьж байна. Хүмүүс ямар ч бурхан шашингүй, ямар ч оюун санааны мэдрэмжгүй зэрлэгээр хатан амьтад руу адил болж байна. Сүнс оюун санааны баялагын гагцхүү хүнд эзэмшдэг өгөө түнгээр хүн байгалийн боол төдий болж адгуусан амьтнаас дээргүй болно. Бурхан хүнийг ийм өндөр хөгжилтэй болгож бүтээсэн атал хүн зөвхөн адгуусан амьтан шиг оршин тогтнож болно гэж юу? Бүх юм сүзэглүүд байгалийн хуулийн захиратах тавилантай байдаг ба харин хүн бол энэ хуулийг өөртөө захируулах чадaltaй билээ. Жишээлбэл нар хийдийн авраг том, хүч чадалтай, гайхамшигтайч байгалийн хуулиас ширхэг үсний зайнж хазааж чадахгүй. Авраг хүчрхэг тэнгис далайч мөн адил байгалийн хуулийн өмнө чүүхэн байдаг. Тэгвэл байгалийн хуулийг номхруулж чаддаг хүчин бол гагцгүй хүн. Бурхан гагцгүй хүнд байгалийн өдөрдох, хянах, даван дийлэх гайхамшигт агуу хүч чадлыг заяажээ. Байгалийн хуулиар бол хүн газар алхах жамтай адил, хүн төрөл бүрийн хөлөг онгоц өвлөрдөж, агаар тэнгэрийн мандал нисэж байна. Хүн хуурай газар амьдрах тавилантай бүтээгдсэн боловч далай тэнгисээр хаялж, тэрч бүхэл далайроо доорч хаялж байна. Хүн цахилгаан эрчим хүчийг ашиглаж, түүнийг өөрийн хүсэл зориг захируулж, гэрлийн элчийг чийдэн дэндүү дотор боолчилжээ. Хүний дуу хоолой зөвхөн богино, орон зайдал сонсдог байтал хүний хүч чадлагч дорноос өмнө зүгт мянган барийн зайд дуу хоолойгоо суурайтуулах төхөөрөмж бий болгожээ. Энэ бол хүн байгалыг өөртөө захируулж чаддаг бөгөөд мөн байгалыг байгалийнхын зэвсгээр байлдан дагуулгын жишээ. Хүн байгалыг боолчлох тавилантай атлаа түүний боолнд болох нь юутай тэнэх хэрэгвэ? Бурхан биднийг байгалийн эзэн болгож бүтээсэн байхад бид түүнийг шүтэн бишрэх юутай харанхуй бүдүүлэх хэрэгвэ? Бурханы хүч чадал бидний нүднээ илт байхад хүмүүс бид түүнийг нь олж харж чадахгүй байгаа нь юутай харамсалтай вэ? Үнний наран хамаг гоож авлангаараа гайхуулан мандаж байхад хүмүүс түүнийг харахыг хүсэхгүй нүдэ аниж байна. Бурханы инрэл ивэлэр та нар эм нэгдэлтэй болж туйлын баяр жаргал умбаасаа хэмээн би хичээнгүлэн залбирна. Дайн дажин харгас цус хасгалт эцэс болж газар дэлхийн графтуугийн хайр халамж нөхөрл инх хамгаалan байдал тогтохын төлөө эцсийн хүртэл надтай хамт залбирахыг би та нараас намжлан хүсэж байна. Өнөө хүртэл хүний цус энэ газар шороон дээр хичнээн хасгачныг бид мэдгэлээ. Харин одоо жавхланд гэрлийн агуу туяа ертөнц дэлхийд хүний оюун ухаан улам их хурц, оюун санааны чанар нь улам өссөн хөгжиж байгаа бөгөөд дэлхийн шашнууд хоорондоо эвтэй найрамдалтай инх хамгаалan орших цаг үе гарцаагүй ойртон байна. Өнгөт талын хэлбэр маягийн талаарх дэлхийн хоосон маргаан хэрүүлээ зогсоож эв нэгдлийн тэнгэрлэг үйл хэрэгт хамтдаа бат барилдаг хүн төрлөختөн бол хайраар нийцсэн нэгэн гэр бүл гэдгийг хотлолноороо ойлгоцгоо.
Парисын шашин судлалын холбоо. Парис шашны маань дараахан надад энэ шашин судлалын холбоо байдаг гэж нэг хүн хэлсэн бөгөөд энэ холбооны гишүүд Алдар Гавьяатын нэр хүнтэй хүмүүс гэдэгт би үл эргэлзнэ. Та нар оюун бэлэг төгс, оюун санааны эрхэм тэмүүлтэй хүмүүс тул та нарын дунд байхад надад маш таатай байна. Энэ үдэш биднийг ойртуулж өгсөн бурхан талархацгаая. Та нар үннийг эрэлж байгааг би харахад маш их баярлаж байна. Та нар атгах сэжиг үзлийн гав дөнгөн хүлэгдээгүй. Харин гагцгүй үннийг олох гэсэн агуу их хүсэл тэмүүлтэй байгаа юм байна. Үннийг нартай адилтгаж болно. Нар бол бүдэг харанхуй бүхнийг гэрэлтүүлэгч үлээ. Үнэн бас үүнтэй адилхан. Бидний төсөөллийн үйл моног замхруулдаг. Нар хүн төрлөختөнд амьдрал хайрладгийн нэгэн адил үнэн бол хүмүүний зүрх сэтгэлд амьдрал хайрладаг. Үнэн бол Тэнгэрийн заацаар олон талаас мандах наран муу. Заримдаа нар Тэнгэрийн заацын төвөөс манддаг. Зундаа хойд зүгт мандаж, өвөлдөө өмнө зүгт манддаг өгөөд ямар зүгээс мандсан тэр л нэг л нар хിവэрэ байдаг. Үүний нэгэн адил илэрхийлэн янз бүр байж болох боловч үнэн бол нэг байна. Зарим хүмүүс үнэн байдлыг харах мэлмитэй байдаг. Тэд нарыг Тэнгэрийн хаяаны альж цэгээс мандсан ч олж харж биширдэг. Нар зуны тэнгэрт мандахаар өвлийн тэнгэрийн орхин отоход тэдгээр хүмүүс нарыг хаанаас олохоо сайн мэддэг. Харин нар мандсан нэг л цэгийг шүтдэг. Зарим хүмүүс түүнийг өөр нэгэн зүгт гоож авсан төгс мандахад хуучин тэр цэгийг ширтсээр байдаг. Харамсалтай нь эдгээр хүмүүс нарны илч эвэлийг хүртэж чадахгүй. Харин нарыг хаанаас ч мандсныг үл харгалзан биширдэг хүмүүс. Нар хаанаас мандав? Тэр зүгт нүүр цараагаа хандуулан гэрэл тэлчийг нь хүрээж авдаг. Бид нар мандсан тэр газрыг нь биш, харин нарыг өөрийг нь бишрэх хэрэгтэй. Үүний адилаар гэгээрсэн зүрх сэтгэлийг агуулсан хүмүүс ямар Тэнгэрийн заацаар мандсныг үл харгалзан үннийг шүтэн биширдэг. Тэд хувь хүнийг шүтэх хүлээснээс ангидаар үннийг дагдаг. Агаад хаанаас ч гарч ирсэн хамаагүй үннийг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол хүн төрлөختний хөгжил дэвшил тусдын болж амьд бүхэнд амьдрал хайрлагч нэг л үнэн бөгөөд энэ нь амьдралын мод юм. Өөрийн сургаал Бахавла үнний талаар тайлбарлсан байдаг өгөөд та нарыг үүнийг ойлгоход бэлэн байгаа гэдгийг харж байгаа тул би энэ талаар товчхон ярья. Бахавлагийн нэгдэх зарчим нь үннийг эрэлхийлэн болох явдал юм. Альва саад дотгороос чөлөөтэйгээр үннийг эрэлхийлэхийн тулд хүн ялгарлан гадуурхах атгах сэжиг үзэл болон өөрийн хийсвэр төсөөлийн үр бүтээлээс амжирах ёстой юм. Үнэн бол бүх хэл шашны адил бөгөөд чухам нэг үнний ачаар хүн төрлөختөн эмнэгдэл хүрч чадах юм. Бүх хүмүүс нэгэн нийтлэг үндсэн итгэл үнэмшилтэй байдаг. Үнэн ганц учраас хуваагдшгүй бөгөөд улс үндэстнүүдийн хооронд байгаа ялгаа зөрчил нь бүгд атгах сэжгээс үзлээс уг үндэстэй. Хэрэг хүмүүс үннийг эрэлхийлдэгсэн бол өөрсдийгөө нэгмэл гэдгийг олж мэднэ. Бахан сургаалын 2 дахь зарчим хүн төрлөختний эмнэгдэл. Хүн төрлөختний эмнэгдэл юм. Бүхнийг хайрлан тэтгэж бурханы тэнгэрлэг хайр ивэлээ нийт хүн төрлөختөнд зориулдаг. Хүн бүр Тэнгэрийн эзний шадар зарснаар бөгөөд бурханы буян энэрл хайр нэгүүлсэн хамаг амьтныг ивэж байдаг. Хүн төрлөختний алдар бол хүн бүрийн өв баялаг юм. Бүх хүмүүс бол нэг л модны мөчр, үр жимснүүд бөгөөд бүгд Адамын модны мөчрүүд бөгөөд нэг л хүсэл гаралтай. Нэг л хур бороо тэднийг ундааж, нэг л нар дулаан илчээрээ тэднийг өсгөж, нэг л салхи тэдний сэр үзүүлдэг. Хүмүүсийн хооронд байдаг цорын ганц ялгаа нь гэвэл халамж ачлал хэрэгтэй хүүхэд багчууд зөвлөгөө тусламж хэрэгтэй боловсралтай хүмүүс. Асрамжлан хангаах хэрэгтэй өвчин эмгтэй хүмүүс байдаг. Тиймээс бүх хил хүн төрлөختөн бурханы энэрл халамжинд өмнө байна гэдгийг хэлэх гэсэн юм. Ариун сургаал бичсээр хүн бүр бурханы өмнө адил тэгшин. Бурхан хэнийг ч онцолдоггүй. Бахавлагийн 3 дахь зарчим шашин ба хайр үеийн их усруу авах ёстой гэсэн зарчим. Шашин бол зүүн олонний зүрх сэтгэлийг нэгтгэж газар дэрхийн хөрснөөс дайн дажин хөөн зайлуулж бурханлаг шин чанарыг бий болгож хүн бүрийн зүрх сэтгэлд амьдрал гэрэлгийг авчрах учиртай. Хэрвээ шашин бие биеэ өлөө ойлголцоо үзэн ядах сэтгэл болон хагарал бутралын шалтгаан болж байвал ийм шашин байснаас байхгүй дээр бөгөөд ийм шашнаас татгалзах нь үнэнхүү бурханлаг үйл болно. Альва юмны утга учир нь хэн нэгний эмчлэн ангаахад орших нь тодорхой. Харин
Тухайн юм өвчин улам даамжруулж тийм юм би хэрэглээгүй байсан дээр үсттэй. Хайр баяв нэглийн их үсрүүлж чадахгүй шашин биш юм. Бүх ариун зөнж мэрэгдэн хүний оюун санааг ангаах эмч нар ба тэд хүн төрлөختнийг ангаах эмийг хайрлсан билээ. Тиймээс өвчин эмгэг үүсэж байгаа эм бол агуу эрхэм дээдийн эмчийн эм биш юм. Бахаулагийн 4 дахь зарчим шашин ба шинжлэх ухааны нэгдэл юм. Бид шинжлэх ухааныг шувууны нэг далавч шашны нөгөө далавч гэж хэлж болох юм. Шувуу зөвхөн нэг л далавчтай нисэж чадахгүй, 2 далавчтай байх хэрэгтэй. Шинжлэх ухаантай зөрчилдөж буй аливаа шашин бол харанхуй бүдүүлэг номдол бөгөөд харанхуй бүдүүлэг явдал бол эрдэм мэдлэгийн эсрэг талмав. Гагцгүй ёс жаяг атгах сэжиг тулгуурсан шашин бол үүнд нийцэхгүй шашин. Шинжлэх ухаан хоёрын нэгдлийг хангахын тулд хичээн жармалтай. Мухаммедийн хүргүүхүү айлыг хэлэхдээ шинжлэх ухаантай нийцэхдүүлвэл мөн шашинд нийцнэ гэжээ. Хүний оюун ухаан ойлгож хүлээж авах чадваргүй зүйлийг шашин ба хүлээн зөвшөөрөх ёсгүй. Шашин шинжлэх ухаан хоёр мөр зэрэгцэн хөгжих ба шинжлэх ухаанд эсрэг шашин бол үнэн биш юм аа.